Саяхан Тайландд нэг он сонирхолтой үйл явдал болсон байгаа. За нас барсан. Тэгээд оршуулгдсан нэг нөхөр 14 хоногийн дараа аяллаас ирлээ гэдээ аав ээжийнхээ хаалгыг түлхээд ороод ирсэн байгаа. Аав ээж нь ихэндээ айж цадсан боловч хүүн эргээд амьд ирж байгаа учраас бөөн баяр болдгүй яах вэ? Тэгээд юу болов яав хэнийг оршуулж байгаа гэдэг дээр төр засаг захиргаа цагдаа зэрэгтэйгээ бүгдээр бичгэлдээд гүгээд очсон байгаа. Юм гэдэг их сонин энэ үйл явдал болохоос 20 хоногийн өмнө Чангмай дүүрэгт нэгэн цогцолдсон байлаа. Тэр зогцсонд үзлэг хийхэд одоо эдний хүүгийн иргэний үлх гарч ирэнгүүт нь энэ хүн нас урдсан байна гэж дараагийн шатны байгууллагад шилжүүлээд оршуулгын үйл явдал болцсон юм байна лээ. Ер нь тэгээ тайландчууд ч өөрсдөө иргэний үлхээ байнга мэдээ авч явдаг. Ямар нэг юм болгон бол эргээд буух эзэн буцхаягтай байдаг юм байна л да. Гэтэл яагаад ингэж өөр хүний үлх авч явж байгаад энэ тэнд явж байгаа нас урч гэдэг том асуулт гарч ирсэн. Гэтэл энэ ховрогчийг таниулах үйл ажиллагаа болоход энэ залуу эн чинь минаттай хам Чангмай дүүрт ажиллаж залуу шүү дээ. Миний үлг алгуулсан байсан энэ нөхөр аваа явсан байна гэдэг тийм хугацаа гарсан байгаа. За болж хамаг учир занглаа тайлагдлаа гэж та нар бодож байна уу? Үгүй одоо энэ хүн энэ иргэний үлгтэр байгаа хүн гэдгээ нотлохын тулд бөөн шалгалт шүүлэг 9 шидэм болно гэж байгаа. Аав ээжтэйгээ хам ДНК-гийн шинжилгээ өгөхөөс гадна энэ иргэний үлгэн дээр байгаа хүн бие муу юм аа гэдгийг нотлохын тулд төрийн олон давхар шалгалт шүүлгийг өгнө гэж байгаа. Хэцүүтэй